Мэргэжил Цэгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг танилцуулж байна. Аюулгүй ажиллагааны техникч. За намайг Суранжавын Гандал хүргэдэг. Би Дархан дулаан цэглэгээ станц төрийн өмчт хувьцаат компанид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн хариуцсан мэргэжилтэд байдаг. За манай компани 467 ажилтнтай. За эдгээр ажилчдын маань одоо хөдөлмөрийн эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх энэ чиглэлээр миний гол ажлын үндсэн чиг үүрэг явагддаг. За мөн энэ ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэл тухайн ажлыг гүйцэтгэх аюулгүй арга хэмжээнүүдийг зайлшгүй ахуулж ажилладаг байгаа. За шөнө ажил хэр оноо? Шөнө секцүүдээр ажлын байрууд дээр эргэлт хийсэн. Одоо хийж байгаа. Ажлын байрууд гарсан зөрчил дутагдал байхгүй. Аврагийн систем дээр шинээр нэмэлтээр орсон загч хэмжээнүүд юу вэ? За 5 дэгээр шинээр орсон юм те. Дөрвөн машины ачааллууд нь энэ дээр яг хуучин компьютерийн дэлгэцээр цуг зааж байна уу? Яг адилхан зааж байна уу те? За ер нь бол ямар ч мэргэжил, ямар ч ажил дээр бол багаас нь эхлэх бол маш их үр дүнтэй байдаг. Цаашдын ажил хөдөлмөрийг тухайн үйл ажиллагааны процесс болгонд нь мэддэг байна гэдэг маань маш том давуу тал болдог. За эхлээд бол ажилтнаас нь ахуулаад мэргэжилтэн, техникч, хөдөлмөрийн аюулгүй инженер гэсэн чиглэлээр ажилладаг. За цаашлаад энэ чадварыг эзэмшснээр тухайн байгууллага үйлдвэрт бол ямар ч түвшний ажлуудыг хийгээд явах юм чадамжтай болдог байгаа. За энэ мэргэжлийг сонгон суралцах гэж байгаа залуучуудаа хандаж хэлэхэд мэдээж мэргэжил чадвар эзэмших нь чухал хэдий ч тухайн мэргэжлээр ажиллах чинь хүсэл эрмэлзэлтэй зөв хандлагатай байвал чи амжилтанд хүрч чадна гэж хэлмээр байна. Би энэ мэргэжилтэй хайртай, энэ мэргэжлээрээ бахархдаг. Мэргэжил Цэгийн